Хоёр машин А ба Б хотуудын яг дундаас нь нэг нь А хотыг нөгөөх нь Б хотыг чиглэн хөдөлгөө. Энд А хот энэ Б хот байдаг гэж бодъё. Яг тэр дундлын хэсэг нь энэ. За эндээс нэг нь А хотыг чиглээд хөдөлсөн, нөгөөх нь Б хотыг чиглээд хөдөлсөн. За А хотыг чиглэсэн машин нь болохоор 200 км/цагийн хурдтай, нөгөө машин нь 75 км/цагийн хурдтай. А хотыг чиглэсэн машин 5 цагийн өмнө зорьсон газар очсон. За А хотыг чиглэсэн машин эндээс гараад 5 цагийн өмнө зорьсон газар очсон би А хот очсон. Энэ машиныг А хотод очих үед Б машин Б-г зорьсон машин очих газараа очиход 5 цаг дутуу байгаа гэсэн үг. За жишээлх юм бол энд ирсэн байгаа гэсэн үг болно. Энэ цэгээс Б рүү очихын тулд 5 цагийн хугацаа зарцуулна. Б рүү явсан машин 75 км/цагийн хурдтай учраас 75-ыг үржих нь 5 буюу 375 км. Энэ зайн километрээр тооцох юм бол 375 км дутуу байх нэ. За өөрөөр хэлбэл А руу чиглэсэн машин А хотод альтай очисон байхад Б-г чиглэсэн машин бол 5 цаг явах дутуу байгаа. 5 цагийн дотор 375 км зам туулдаг учраас энэ дутуу зайн 375 км гэж гарч ирнэ. За одоо хурдны зөрөөг нь тооцож үзье. А руу чиглэсэн машины хурд болохоор 200 км/цаг. Харин Б руу чиглэсэн машины хурд болохоор 75 км/цаг. За 100-аас 75-ыг 200-аас 75-ыг хасах юм бол 125 км/цаг гэж гарч ирнэ. За 1 цагийн дотор энэ хоёрын туулсан замынхын зөрөө 125 км гэж гарч ирэх юм байна. Тэр зөрөө нь хоримтлагдсаар байгаад ийм болсон. Тэгэхээр хэдэн цагийн дотор ийм зөрөө гарах вэ гэдгийг тооцохын тулд 375-га 125 туваачна. За мэдээж энэ бол 3 гэж гарч ирнэ. 3 цаг. Цаг тутамд 125 км-ийн зөрөө гарна. Тэр нь хоримтлагдсаар байгаад 3 цагийн дотор 375 км болно. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр А-г чиглэсэн машин бол 3 цагийн дотор яваад зорьсон газараа хүрсэн гэсэн үг. 200 км/цагийн хурдтай машин 3 цаг явна гэдэг бол яг замын дундаас А хот хүртэлх зай нь 600 км гэж гарч ирнэ. За яг талан 600 км юм бол мэдээж хэрэг А, Б хотуудын хоорондох зай нь 2-ыг үржих нь 600 км буюу 1200 км байх нэ.